Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын сандал ширээг үе шаттайгаар шинжилэн салж байгаа хэлээ. Энэ хүрээнд аймгийн засаг дарга болон тус багийн төлөөлөгч Бадрал нар ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн Ахлах ангийн анги танхимтай танилцаж 165 ширээ 330 сандлыг шинээр салхаар боллоо. Тус сургууль нь өнгөрсөн онд боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд спорт заалаа ээж бүрэн шинжилж Япон улсын өвсний үндэс төслөөр дээврийн засварын ажлыг гүйцэтгэсэн юм а. 18 дугаар сургууль 23 онд бас бага анги, дунд ангийн нэг 50%-тай сандал ширээг нь бас сольсон байсан. За үлдсэн нэг 30 гаруй 35 орчим хувийг одоо солиог байсан. Өнөөдөр бас аймгийн задрыг бас газар дээр нь авчирч ангиудаар бас үзүүлэлээ яг бодит байдлыг сандал ширээ бол нэлээд мооцсон дээр үе хэрэг байж байгаа. За тэгээ өнөөдөр бас 7 ангийн 3 под группийн ингээд нийтдээ нэг 165 ширээ 330 сандлыг одоо солихоор ингээд орсон боллоо. Тэгээ одоо энэ шинэ сандал ширээгээ бид бүхэн одоо очиж багш сургуулийн захиргаатайгаа хамтраад усраад одоо энэ сургуульд нь хүлээлгэж өгнө. За тэгээд бас энэхүү асуудлыг шийдэж өгсөн одоо аймгийн удирдлагуудаас баярлалаа гэж хэлье. За тэгээд манай 18 дугаар сургууль дээр ч одоо 25 онд одоо дээврийн засвар одоо ээж бүрэн засварлагдсан байж байгаа. За Японы өвсний үндэс хөтөлбөрөөр 352 сая төгрөгөөр одоо хийгдсэн байж байгаа. За мөн спорт заалыг одоо ээж бүрэн багш нарын өөрөө эрэгтэй эмэгтэй сурагчдын одоо усанд орох 0 дүүш одоо засварлагдсан байж байгаа. За сая бас тэр ажилтайгаа танилцлаа. Хүүхдүүд маань сайхан дотрын шуугаа сайхан байж байна. За 18 дугаар сургууль дээр мөн гадаа одоо гэрэлтүүлгийн ажлууд хийгдсэн байж байгаа. Мөн чиглэлийн 2 камер одоо 360 иргэдэг одоо хөдөлгөөнд камер нэг шигийг суулгаж одоо сургуулийн орчинд хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сууч олгогчинг одоо бүрдүүлж бас ажилласан байж байгаа. За мөн эх жил одоо бид бүхэн бас 18 дугаар сургуулийнхаа урлагийн заалыг бас янзлахаар одоо засварлахаар бас төлөвлөж байгаа. За ингээд ямар ч сан хуужин дараханд байгаа энэ 4-р хот барилж байгаа ганц сургуулиас бид бүхэн хүүхдүүдийг сайхан 5 дахь орчинд сурч боловсрохын боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд одоо энэ ажлуудыг хийж ажиллаж байна. Сургуулийн захиргаа багш ажилчид сурагчдын сурах орчинг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийллээ.